Сайн байцгаана үзэгчдээ 4 жилийн хугацаанд 4500 гаруй залуу зохион бүтээгчдийг нэвтрүүлгээр төрөн гаргавсан. За түүнээс гадна 53 залуучуудыг Монголын үндэсний шилдэг байгууллагуудад ажилд хөтлөсөн залуу зохион бүтээгч нэвтрүүлэг та бүхэнтэй мэдчилж байна. Залуу зохион бүтээгч 2014 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 100 жилийн түүхтэй эрчим хүчний зохистой эрхлэг түгээгч Schneider Electric компани, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monnis Group үн цэнийг зохицлоо. нэвтрүүлгийн ивент тэтгэгч GCI Progress, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол Базалт Unimat төслөөрөө. За мөн Urban Jeans, мөн MyTech компани T-Panda дэлгэц залуу зохион бүтээгчдийг ивент тэтгэгч залуу зохион бүтээгчдэд боломжийг олгож байгаамаа. Одоо та бүхэндээ нэгэн зохион бүтээгч танилцуулъя. Намайг Бэндрийн Эрдэнэ гэдэг. Хөдөө аж ахуйн сургуулийн ландшафт архитектур мэргэжил сурдаг. Чиний дотроо бодож байгаа шүүгчдэд танилцуулах гэж санаа бусад хүүхдүүдэд бусад амьдрал дээр тийм давхцсан санаа байгаа болов уу эсвэл бүр цоо шинэлэг санаа гэж бодож байна уу? Би өөрийг бол шинэлэг санаалж байна шүү дээ. Тэгээд миний хийж байгаа бүтээл нь жилийн 4 улиралд ашиглах боломжтой бүтээл байгаа. Зохион бүтээгч Бэндрия хүрэлцэн ирлээ. Багийн гишүүн билээ. Бат хэсэг. За та хоёр ямар бүтээлд оролцож байгаа вэ тийм? Бууц, хамдаг, аргалт үдэг, тэрэг. Бууц хамагч, аргалт түүхч. Бууц гэж хэлэхгүй хүмүүс бууд гэдэг ямар бууз гэж сонирн байдалд ороод байна шүү. За бүтээлээ хэн танилцуулах вэ? Би танилцуулъя. Урд минутын хугацааг амжилтсан. Манай бүтээл нь болохоор жилийн 4 улиралд ашиглах боломжтой. Тэгээд бууз самах, аргал дүүх, тэгээд цас самах зориулттай машин байгаамаа. Тэгээ манай энэ машин нь болохоор дугууны эргэлтээс их үүсвэрийг авч энэ арааг эргүүлж энэ эрзэн нь туузан дамнуургыг ашиглаж явах юм аа. Ажиллуулах юм. Тэгээ болохоор энэ болохоор холбоосоор энэний өндөр нам налууг тодорхойлж болно. Тэгээд энэ ишийг болохоор сольж болно. Тэгээд доор нь болохоор ийм нэг саврны иш шиг ийм хийж болоод хийгээд тэгээд аргалаа хамжиж болно. Тэгээ энэгээр болохоор бууцаа хамна. Тэгээ ингээд хажуугаар ингээд хашлахтаа тэгээд доогоороо ингээд шууд ингээд хамсан юмаа шууд аваад асгачдаг зориулттай машин байгаамаа. Тэгээ энийг ингээд гинжээр холбоод ийм л зориулттай. Минийх болохоор зүгээр аргал дүүнд бууц хамгах зориулттай. Тэрийн санаа бол 100 бас ноо самж болно. За ингээ хүндрээд идэв шүү. Яа хүндрээд өөрсдөө ороод өгч. Ганц юм дээр л төвлөр үл ер нь бол нөгөө нэг урд нь савар хийн гэсэн шүү дээ. Тэр савраараа ноос хамжиж болно. Түүжиж болно. Имэнэр ингэдэгээс чи юу нэлээ? Өөр чи амарх төрөл. Имэнэр одоо ингэж явдаг юм. Хүндэрсэн юм шүү. залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт өмнө нь одоо яг ийм төрлийн дугуунаас эргэлт авсан аргалт түүхч орж ирж ирсэн л да. Замдаа бөө чулуун молоо 9 жор юм хамаад ороод ирд юм бид тэр чи. Бид ашигтуулаг өвцөд яг асуух хэрэгтэй тэндээс би болдоод ирж асуух гэж мэдж байгаа хуушаад уушдаг болсон шүүгч нарыг. Цагт хэдэн тоноо? Тэрийн нэг сайн тооцоо. Тооцоогоо. За. Бэндрийн Эрдэнэ багийн аргал бууж бууз хамах зориулалтаа бүтээлийг шүүгчид малчтын уламжлалт хэрэглээ. Арга саврын үйлийг улам хүндрүүлсэн. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлж чадхааргүй шийдэлтэй байгааг инженерийн зураг дээр маш сайн тайлбарлаж өглөө. Малчтын хөдөлмөрийг хөнгөвчлөх санаа шийдэл дэвшүүлсэн олон бүтээл манай дараагийн шатанд тэнцсэн болохоор шүүгчид тэр бүтээлүүдтэй харьцуулахад хангалтгүй байгааг мөн сануулсан юм. Гэхдээ Бэндрийн энэ жил 1-р дамжааны оюутан эх хичээлээ туршлага мэдлэгээ зузаахаар илүү сайн бүтээлтэй уралдаандаа эргэн ирээрэй. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Одоо та бүхэнд өөрийн ухаалаг аягийг хийх санаатайгаа зохион бүтээгч Гамбаяр ирсэн байна. Өөрийнхөө бүтээл санааг танилцуулахаар та бүхэнд Гамбаяра гараад ирээч. За сайн байна шүү та. Гамбаярын багийн гишүүнтэй танилцъя. Өөрийгөө танилцуулаач. Мөнхчөр. Хаана юу хийдэг вэ? Холбооны ШТС-ийн холбоон хөдөлгөөний сургууль сурдаг. Танаа багшин сууж байгаа юм шүү, тэ? За залуучуудаа энэ аяг ямар ид шидтэй аяг вэ? Энэ аяг нь болохоор ухаалаг, өөрөөр хэлбэл хийсэн юмныхаа температурыг мэдрэн төвшин хэмжээнд бас өөрийгөө халаах чадвартай. Давхар батарейгаар ажиллах чадвартай тийм зөөрийн бас тэгээд машин даваад явж зохион бүтээгчд маань уралдаанд оролцох гээд ирэхдээ бодсоргол харьцуулахаа мартчихдаг л да өөр бусад адилхан юмтай. Интернетээр судалж үзүү бас том залуу. интернетээр судалж үзсэн тэгээ яг бидний санаатай адилхан тийм аяга
одоохондоо дэлхийн зах зээлд байхгүй байсан. За амжилтсан. Манайр ингээд копийн гут одоо ингээд төвшин хэмжин бас температурыг хэмжиж байгаа. Бас жингийг хэмжиж байгаа. Энэ болохоор ингээд битүү гадаргуун ледээр хүрээлэгдсэн лед гадаргуутай тийм аяга байгаа. Аяга маань өөрөө бас температур хөрөөд одоо 33 градус болох юм бол өөрийгөө халаах чадвартай. Буцаагаад хэвийн халуун төвшөнд аваачих чадвартай. Тэр нь доод халаагч нь болохоор 5 вольтоор ажиллах чадвартай 50-аас 60 градус хүртэл хална. Тэрнээс ч илүү халах боломжтой л да. Тэгээд давхараас G сенсор гэдэг зүйлтэй. Энэ аягыг ингээ өөрөө хэрэглэгч ингээд хөдөлгөж хазаалгахад тэр леднийх нь ингээд хазаалт мазаалт бүх юм ингэж харуулах боломжтой чадвартай тийм аяга байгаа. Тэгээ бас аяган дээр зөвхөн тийм температур гэлтгүй бас давхар ингээд хүссэнд үрсээ ингээ харах боломжтой. Аягны загвар ингээ хүснээрээ солигдно. Энэ чи коноптой гэсэн коноп нь харагдахгүй байна. Конопоор ингээд тис гаргаж болно. Аягныхаа энийг ингээд дизайныг өөрчилж болно. Загвар нь байна л та. Ингээд дотор төлөө бол ингээд металл юм дотортой. Тэгээд энэ тусгаарлагч гэдэг нь болохоор энэ халуунаа ингээд гадна талынхаа юунд ингээд дамжуулахгүй байх чадвартай тийм тусгаарлагч материалтай. Тэгээд лед дэлгэц. Тэгээд ингээд энэ тунгалаг гадаргуу энэ болохоор нөгөө лед дэлгэцээ гадуур нь бүрхээд ингээд байж ах нэгт харагдах чадвартай. Тэгээд доор болохоор бүх програмчлагдсан суурьуд байна. Тэгээд яг энэ голын харалцсан хэсгээр нөгөө бүх утас тэгээд бус холбоосууд дамжин доод суурьтайгаа. Төвшнийг хэмжигтэй болохоор доор нь юм даачиг байдаг хүндээ жин мэдэрдэг. Тэгээд аяган дотор ус ихэд тэрний жинг мэдрээд ингээд лед дэлгэцэн дээр ингэж гарах чадвартай. Яа. Ичээр нь энэ жилийн залуу зохион бүтээгч өнгийг тодорхойлох гэдэг нүгөө. Дом бол дом, орчин үеийн бол орчин үеийн. Програмчлалт бол програмчлалтай, техникийн шийдэлт бол шийдэлтэй. Хүний үйл ажиллагаа хөнгөвчсөн. Тий. Шингийнхэн мэдрэгчдэр нь ямар байдаг тавих гэж байна. Тензо гэдэг даачиг байдаг. Ер нь янз янз. Даачгаас илүү зүгээр физиограммик даачигтай байл арай амархан байх. Батарейтай байх юм аа эсвэл гадаас байнга юм залгаатай байж байгаа юм уу? Батарейтай байна. Тэгээд батарейн давхар цэнэглэгддэг. За хийгээд үз сонь санаа. Нэг асуудал юм чи гэж битүүлээд хийх хэрэг байгаа юм гэдэг асуудал байна да. Үг гарах гэдэг. Тэгж үг мөн гарах. Тэгж хөдрүүлэх хэрэг байна. Гоё штэ. Зүгээр ингээд одоо шинэ Та нарыг одоо оюуны өмчтөнд ягаад зөхөөгөө би зүгээр хийх үгийг хэлээд нь штэ. Тэгээд ингээд битүү бүрнэ гэдэг чинь наа чинь жоохон хэцүү штэ. Тэгсэндээ бол эхний шатнд зүгээр тоо гардаг. Дээрээс нь төвшнгөө ингэж харуулчаад дээрээс нь өнгөөр нь юм уу халан хүүтнээ нэмэлт даалгавар болгоод үг гаргая. Үгүй бол шалгуур. Тэгээд зурус хийжүүл танад арай амар юм шүү. Тэгээ яг дараагийн үйлдвэр нь бол бид амар зам сонгох хэрэгтэй. Бүтэн дээд гэдэг чинь бас тэр чинь жоохон нэг битүүлээд гэл рефрешийг хугацаа нэхвэдэг учраас нааш цахилгаас чи хурдан дууссан. Амар амарх хэдэн. Асуудал үүсэн шүү дээ. Лед ч юм бол нэр хэцүү. Түүнээс LCD хэрэгжилж ивэл хамаагүй. Яг нөгөө халуун юм ингүүд өнгө нь өөрчлөгдөөл. Тэгээд төвшин мэдэгдчихэдэг тий. Тэгээд хөрөөдөрөнгүүд өнгө нь өөрчлөгдөд төвшин алга болчихдог. Тийм аяг бол байгаа. А гэхдээ энэ бол бас өргөмж байна. Температураа цааш чинь жингээ цааш ирдэг. За ингээд шүүгчдийн гэрэл асч үнгээ гарна нэг ногоон гэрэл. Хоёр ногоон. Уруу ногоон. Сонь санагдаж шүү. Хин захиалга өгсөн байгаа. Нэг захиалга өгч болох уу? Тоглоомчгүй. Мөнгөний төлнө штэ. Болно. Бид хоёрт нэг ингээ 3-ыг авчихна штэ нийтдээ. Иргэн үзэгчтэй залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаа үргэлжилж байна. Одоо бүгдээрээ зохион бүтээгч Бямжовтай танилцъя. Зохион бүтээгч Бямжов. Самана. Сайн. За. Өөрсдөө танилцуулаач. Амар сайхны Бямжов гэдэг нэг. Төмөр жавын зол өргөдөг. Хаан сурдаг уу та хоёр? Шүтээс мис юм ерөөс сууд үйлдвэрлэлийн төв. Өнөөдөр манай уралдаанд ямар бүтээлд өрөлцөөрөө? Сайлын багж гэдэг нэртэй. Малчтын цаг завыг хэмнэсэн тийм төхөөрөмж байгаа. За энэхүү багж маань одоо манай монголчууд өвөл зүүнний төрш дандаа гараар саль саадаг. Тэгээд энэхүү төхөөрөмжийг хийснээр манай юу Манай малчид маань гараараа биш энэ мотороор саах боломжтой байгаа. тэгээ нэг 12 мотор тавьад нанометр тавьж гисэн байгаа. тэгээд нанометрээс ийш 1 метрийн юутай. Тэгээд малчид метрийн нарийн шаланк байгаа сүүгээ гоожуулах. Тэгээд тэрийг наан дөрөв иржэн нарийн иржэн байгаа. Тэрийг нөгөө дэлэнд нь углаад сахар байгаамаа.
Энэ 200 мл тогтмол 12 л бас ажиллаж болно. Энэ боллоо бол болохоор 20 литр юм уу 40 литрийн боллоо тавьж болно. Тэгээ энэ болохоор энэ 200 мл ажиллана. Тэгээд нацаас байгаа энэ. Нацаас байгаа. Энэ шинээс ингэж гараад нанометр тавьж өгсөн байгаа. Нанометр сольж болно. Гараар хийгээр хийж болно. Эсвэл гараар ингэж базаж хийж болно. Одоо энэ төхөөрөмж одоо үхэр болон ямаас ахад зориулагдсан болохоор одоо үхэр саалаа гэхэд одоо энэ төхөөрөмж үхрийнхаа дэлэнд хийчээд хашаавраага цэвэрлээд явж явах ч юм уу тиймэрхүү жишээтэй. Нэг үхрээс 20 литр сүү авдаг байлаа гэхэд одоо энэ төхөөрөмж болохоор хоёр үхрийг зэрэг сааж 40 литр сүү авах юм. Зөвхөн нэг сордог ноцоос тавиал болоо юу? Үгүй нанометр тавьсан. Нанометр нь яадаг юм? Ямар үг? Нанометр нь яг ингээд 6 парын хүчтэй юу ирж даралт ирэнгүүд нь хаагаад тавхалхаа хааж байгаа байхгүй юу? Хоёр яаж хоёр үнэ зэрэг саах гэдэг байна. Энэ урдлынхаа хушуугаа авч салгаад хийж болно. Цахилгаанаар ажилтдаг гэсэн үү тий? Тийм 202 вольт юм 12 вольтоор. За цахилгаанд ажилтдаг бол одоо нэг бага уурын саалтурт адилхан юм биш тий? Яг энэ төхөөрөмж болохоор манай Монголд бол нэг тэгж байх. Гадаад орнууд бол зөндөө төрлөөр бол байдаг юм байлээ. Тэрийг бол судалсан байгаа. Тэгээд хоёроо энийг Монголд оруулах юм бол юу хоёр ч малчинтай уулзсан бид нэр. Тэгэхээр нааштай хүлээж авч ирсэн. Тэгвэл асуудал юу л байгаа л да тэр гаднаас орж иж байгаа нэгдүгээр тэр яг тэр тухайн өөрийнх нь малж байгаа үнэний те үйлдвэр энэ төр нь таард хөхнийх нь хэмжээ тэр нь бас зүрдэг. Тэрнээс болоод энэ төхөөрөмж шууд ашиглах боломжгүй юм хүндрэлүүд ер нь бол байдаг байхгүй юу? Яг одоо ч бас үйлдвэрээр өөр болчиход байгаа шүү дээ хөхнийх нь хэмжээнүүд нь. За хэрвээ үндсэн шүүгчнэрт нэмэлт асуулт тодруулах зүйл байхгүй бол зохион бүтээгчийн маань бүтээл дараачийн шатанд өрсөлдөхсийг гэрлээр шийдэж өгөөч. Нэг улаан. Хоёр улаан. Гурван улаан. Маш харамсалтай боллоо бямжава. Гэхдээ танаа багийнхан дараа жил дахиад ондоо санаа бүтээл дээрээ амжилтсаа. За. Харин одоо эрхэм үзэгч та бүхэндээ залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн дараачихаа зохион бүтээгч танилцуулъя. Энэ бол зохион бүтээгч Яндан Жанцмаа. Цүнхний хогийн сав байгаа. Амьдрал дээр хогийн савнууд ерөнхийдөө нийтийн хэрэглээ байдаг. Тэгээд хүмүүс ер нь хогийг тайрдаг. Тэгээд гудамж салбад хог яагаад их байна гэхээр хүмүүсийн алхам тутамд хогийн сав хүрэлцээ муутай. Тэгээд хүмүүс тэр хогийн саваа бас ашиглаж сураагаа бас болоод мөн одоо хилтэй хүмүүс байлаа гэхэд хогоо кармалж явдаг. Ихтэй тийм учраас их хүндрэлтэй. Тэгэхээр хүмүүс өөрийнхөө хэрэгцээнд тохироод багаасаа их хүртэл тийм тодорхой хэмжээний өөрийнхөө өдөрт ямар хог хэмжээний хог өөрөөс гардаг гэдэгтэй зохицуулаад хогийн сав хувийн хэрэглээ болгож юмсан хувь тал руу хувь хүн тал руу чиглүүлсэн. Тэгээд ерөнхий их вийн болохоор хоёр хэсэг хуваагддаг. Их вие болохоор бүслүүрээр нэгтгэж өгнө. Тэгээд нэгтгэсэн байгаа тэгээд хогоо ихтэй бол яг энэ тагаараа хийж өгнө. Тэгээд асахтаа тагаараа асахад хүндрэлтэй бол энэ бүслүүрээ аваад хоёр хэсэг болгоод асах чинь тэгээс дотор талаа цэвэрлэхэд амархан гэдэг үднээсээ хийж гисэн байна. Ер нь энэ хог шороонд их л үхэмж явд юм байна тий. Хоггоо болгочихвол хоёр талаар онгоодог гэсэн үг юм уу? Яг нөгөө асахтаа болохоор дотор талд наалдж ирсэн хэсгийг нь бол бүслүүрээ аваад хоёр хэсэг болгоод салгаад асгачдаг. Тэгээд цэвэрлэхэд амархан болчихсон. Хийхдээ? Хийхдээ тагаараа. Тагаараа ч онгоодог ингэж онгоодог гэсэн үг мөн үү? Тийм. Ингэж онгоолгож байгаа нь буцаа цэвэрлээд амархан их гэдэг юм байна тийм үү? Бас том овортоо хийх гэдэг юм. Ерөнхийдөө хогныхаа хэмжээнд хамаарч нэг жишээ татгаад нэг ажилласан бөхөөд гэж тэ хүмүүс нэг богт ажиллаад тэр болон нэг богт ажиллаж байгаа одоо тэгээд хогны бунк хөрлөө явах эсвэл нэг тэрнээсээ залхуураад ширээ мэрэний дор ингээ наага хайждаг. Зөвхөн тэр нэг хамгийн жижиг нь бол зөвхөн тэр бохин зориулсан тийм жижигхэн одоо зүйлт маягийн байж болно. Зөвхөн бохины хэрэглээнд тэрнээс ахуулаад цаашлаад өөр бас нэг хог хин ямар хог тарьдгаас шалтгаалаа тий өөртөө зориулаад хэрэгцээндээ тохируулаад баян харандаа үзүүлдэг бол бас нэг ондоог энэ төр авчвал шүү дээ. Тийм болно. Дэлгэж нэгдэн ерөөсө цэвэрлэгтэл амархан болох гэж байгаа юм. Эсвэл хогоо амар хийж байгаа чи амар нь буцаагаад аваас уулчих болно шүү дээ. Болно да. Гэхдээ бас нэг дотор талны наалдж яриул гэдэг үтнээсээ ерөнхийдөө юм босоо хэлбэртэй хийх. Нэгхэндүү хэлж байгаа учраас тийм дэлгэн гэж байгаа. Тэг онгож нугсан хэсэг тэгээ яг яах юм бэ нэгээс ойлгохгүй байна. Ингэж онгох үед яах нь нугсгүй зүгээр тийм бүслүүрээр хоёр юугаа ингээд торох шиг л багхгүй юу? Ерөнхийдөө яг торох шиг боловч нэг хөндлөө огтл нь ээлбс хэлбэртэй тийм хавтгаад. Яг цилиндр бол биш. Материал нь юугээр хийгдэх вэ? Материал нь бас энгийн тийм хумцран
Хуудсраар. Тэгэхээр яг зүгээр тийм юм байна. Манай тогийн савнуудын гэсэн бүтээлүүд орж иж ирсэн. Өө, зөндөө. Тэр нь юу гэхээр хүүхдийг багаас хог аяж сурахын тулд нэг анхаарлын татах тиймгээ бас сэтэлжүүлэх үүрэгтэй байхгүй юу? Гэтэл чиний энэ бол тийм юм байхгүй. Зөвхөн цэвэрлэгтэй онгойлгодог болох чинь гэхдээ тэр нэг тийм хэрэгцээтэй, нэн шаардлагатай юм уу? Шүүгчдийн үнэлгээ гарах цаг ирлээ. Нэг ногоо. Нэг улаан. Хоёр улаан. Хойд жил болзээ. Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 1-р шатны шалгуур дуусах тунд өгч байна. Та бүхэнд хүргэх дараагийн бүтээл бол зохион бүтээгч Мөнхбатын бүтээл. Манайхын суудлын автомашиныг хөдөлгүүр халагч бүтээлд оролцож байгаа. Одоо Монгол инженеруудын зохион бүтээсэн машиныг доороос нь тэнж халах тийм юу байдаг штэ. Тэн байдаг штэ. Тэрийг бол манай бүтээл бол ер нь хэлбэр дээрээс нь гофуудан дээрээ ингэж халаах юугаа тавиал тэгэл хаагаал тэгээд нэг 30-аас 60 минутын хооронд 200 манайх энэ удаад 200 өрөөр гэж орж байгаа. Тэгээд 12 бас болгож авна. 200 өрн вольтоор энэ хийх бүтээлээ халаагаад тэгээд ерөнхийд нь хөдөлгөөрөө халаагаад машиныг асаахт бэлэн болгодог. Хотын нэг байртай гадна зогсоолтой нөхцөлд бол бас болохгүй байх гэж бодож байгаа. Тэн дээр ер нь 200 өрн вольтын тийм эрзэтг залгаад өгчих бүрэн боломж бол Монголд байгаа. Дээрээс нь хөдөө орон нутаг болон гэр оролт бол энэ бүтээлийг ашиглахад маш тохиромжтой. Тэгээд энэ ерөнхий зураг нь энэ болохоор нэг доторх утасных нь ерөнхий зураг байна. Бензин асалтын хэлхийг үзсэн үү? Бензин асалтын хэлхий дээр яг Путин градусд 25 градусаас илүү асаах гэж байгаа бол ингэж үр дүнгөө халаах малах юм хийхгүй байгаа шүү дээ. Яаж юм гэхээр яг агаарын холимгийн холон дээр 5 дахь порсунг байж байгаа. Тэгээ порсунг нь түшээ засч өгөөд агаарын холимгийг өгөөд наан нийлгэж өгөөд тэгж байгаа. Өөр таатраа дээр хийцүүд яаж гэхээр орж байгаа агаараа бас халааж байгаа шүү дээ. Халаагаад яах вэ зүгээр байснаас бол дээр л баг. Гэхдээ бас үр дүн жоохон бага л болов гэж бодчих. Хэдэн минут болж юм гэлээ? Хасаад. 30-аас 60 минут л болно шүү дээ. Тэгээд ер нь хучлаг мушлахыг бол хэлбэр шүү дээ. Одоо хэдэн градус 30-аас 60 минут болоод. Машиныг хэдэн градус тавьж байгаад үзүүлээд гэсэн. Үйл асаагүй машиныг асаасан л да. Тэр зүгээр хучлага дээр нь жоохон жижигхэн юм аа. Бид нар туршиж үзэх нь жоох юм үзсэн байхгүй. Тэрийг бид нар зүгээр тэн дээр тавиад нэг цаг гарандаа халаагаад асчил байлээ л дээ. Одоо цаг залгалаа штэ. Тий. Тэгэхэд юу н чадал нь хэр зэрэг чадал эргэлж байна. Тэр чадлын нь бол утасныхын чадал нь ер нь бол 1 метрт 14 ватт чадал шаардлагатай. Гантаа 220-ыг яаж олж байгаа вэ? Шилэн тусгаарлагчтай гэсэн үү? Дөрөв дулаан тусгаарлагчтай гэсэн үү? Шилэн. Тэгээ яаж тэр дунд дуусч одоо ингэж дулаанаа тусгаарч дээшээ гарахгүй л гэж байгаа. Тий, дээрээ шилэн байх юм уу? Доош. Чи тэгээ эн чинь ингээ завцарлаар улаасахгүй. Завцарлаар улаасч байгаа юм бол хамаалга. Одоо ингэ шилэн шиг дүүнж байгаа бол жаагаар ингээ дээшээ хаалгаа. За ойлгомжтой. За хучлтын хэсгээ жоохон оновчтой болгож ер нь хучлтын маягаар ер нь бол нэг халаах гэдэг үзсэн. Нэг ногоон гэрэл. Яг халж байгаа хэсгээ өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол би тэндээс бол хамаагүй үр ашиг багтаа. Зүр болно. Гэтэ үр ашиг багтаа байх гэж. Нэг улаан гэрэл. За тэгээд харьцангуй аюул багтаа байна. Хийгээд яг ашиглуулыг хөвцөнд гаргах заяа. Хэр ашигтай ажиллахаараа. За залуучуудаа хийгээд ирэх нь шүү. Амжилт хүсье. За баярлалаа. Мисэн залуучууд хийгээд ирнэ. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Сэмэнэ үеийн дугаар 134 болсон доржин Батбэл. За зөвлөө. Галтайгаатай холбоотой зүйл болоо явчлаа да. Тий. Тогоо шанаг эргүүлээд ямар хөтөл тавиад ер нь эрчим хүч бага хэмнэх гээд байгаа юм байна тий. Тэгэхээр бүтээл нэг юу вэ? Савны 2 гадаргууг нь тийм вакуумжуулж өгөх юм. Гайхамшигтай. Бүтээлээ танилцуулахад 3 минутын хугацаага яг энэ зогсож байгаад бүтээлээ танилцуулнаа. Тэр тулгаан цаашлаад 100 болсон байна. Энэ болохоор плетик болгосон байна. Энэ плетик нь болохоор энэ сав байгаа. Энэ савныхаа 2
гадаргууг вакуумжуулна. Энэ нь болохоор тоглоом талбайны гадаа байдаг тийм ирзэн байдаг. Тэрнтэй адилхан тийм материал гэдэг. Тэр ирзэн бооз өгвөл дулаан алдагт байгаа. Би анх ийм туршилт хийж үзсэн. Энийга шилэн хүн байдаг. Тэр шилэн өгөө боож үзээд ус буслахж үзсэн. Тэр усаа 1000 ваттны төвчөнд 10 минут буслахж байгаа л тэр нь 2 минут хэмнэж чадсан. Энэ дан юм сав бол завцралаар ингээд дулаан их алддаг учраас гадна талаар нь вакуум юм уу одоо шилээ завцралаар алдахгүй юм сав хийж өгөөд тэгээд 10 минут нуслагдаг юм 8 юм 9 минутанд буслахдаг тийм л юм хийж байгаа юм тийм үү? Тий. Батөрглөө ийм санаа урд нь хинж гаргаж байгаагүй манай залуу зохион бүтээгч дотроос хинж бодож байгаагүй чи хамгийн анх гэж бодож байгаа шүү. Түр сонин юм сэтгэх гэж зохион бүтээгч болж байгаа шүү дээ. Сони юм сэтгэх тусмал гоё юустэй тий. Тусмал хипхоп шүү дээ. Будаа агшигч идэр шиг ерөнхийдөө гаднах юуг нь багасгах гэдэг нь шүү дээ тий. Тэгээд ирэхээр яг чиний яг өөрөө чи хийцээ сүглэг бүр яг тийм сав хийх гээд болчихлоо шүү дээ одоо яг тий. Тухайн нэг савн дээр гадна талд барина гэдэг бол эргүүлээд тэгж ойлгох уу? Савны альс гадуур дандаа өмсгдөг ийм одоо цамцнуудын дулаан тусгаарлах цамц хийгээ явуучих юм уу? Яг чи өөрөө алийг хийх юм алийг хийх вэ? Тийм. Гадуурны ясгаар тийм цамц маяг тийм л ороод цамц шиг тий. Ингээл наач гараа тий. За бас арил хайлцах юм болов баларсан юм болох юм болов. Гаднах нь нэг төмөрөн юм шиг доторх нь би чамд яг санаа авахар нэг юм хэлээ зөө. Одоо сүүлийн үед энэ юу яцгаа онцгой байдлын албаныханд энэ өмсдөг хэрэглүүд маш сайн дулаан тусгаарладаг тийм нэмхэн мөртлөө дулаан тусгаарлах чадвар өндөртэй тийм материал байгаа л да. Одоо жишээ нь юу гэлээ 2 мм-ийн зузаантай байгаа нь бараг энэ модон материалаар их чинь 10 см ийм зузаан ханаар дулаан дамжуулах хэмжээний тийм их тусгаарладаг гэсэн юм юмнууд байгаа. Онцгой байдлынхны өмсөж байгаа хувцснууд тэрийг ерөнхийд нь тэр чинь өөрөө яг энэ порлон шиг юм байгаа даа заа материал нь. Тэрийг давхар одоо гэлгар юм уугаар ер нь бол тийм өмсгдөг юм хийлээ заа. За. Юу стандарт савнуудад ер нь бол өмсгдөг тийм. Түүнээс бол чи сав хийх хэрэгтэй. Ер нь бол опник кастролууд тийм байгаа шүү дээ. 3 литр 5 литр гэдэг хэмжээтэй радиустай плеткийнхээ ширмэн таараад радиус энэ адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр яасан стандартын юунд дундажлаад ерөнхийдөө хамгийн нийтлэг байгаа дээр нь ихний хэлж чинь тийм дулаан тусгаарлах цамц гэдгээр. За тгээ хийгээд нэг ногоон гэрэл төгж охно шүүгч. Хоёр ногоон гэрэл гоё. Гівчиг хоол тийм хурдан буцлагаар дотор нь нөгөө буцлах юмнууд маань юу болох вүлээ? Харин тэ хэдэн одоо чинь төмсийг 3 минут чанах хэрэгтэй байтал нь 2 минут чанах гэдэг шүү дээ. Тий. Сони болох юм байна да. Хөргөл юм уу да. Тэнд нэг улаан гэрэл байгаа. Улаан гэрлийг хараад яг юун дээр анхаарах уу гэдэг юм батараа. Амжилтсаа. Одоо үзэгч та бүхэндээ зохион бүтээгч Баяр Мөнхийг танилцуулъя. Зохион бүтээгч Баяр Мөнх. Ором дүргээ. Баярлалаа. Ором дүргээ залуучуудаа. За. Баяр Мөнхийн багийн гишүүн бэ? Багийн гишүүн анх хот. Анх хот. Залуучууд ямар бүтээлч санаатай өнөөдөр хүрэлцээрсэн бэ? Бид нар болохоор хоёр санаатай байгаа. Эхнийх нь санаа болохоор онсон баг нь. Онсон баг нь болохоор нэг багантай. Тэгээд орон зайг хэмнээд материалаас хэмнээд одоо монголчууд нүүц уудлыг хийдэг болохоор бас буцаагаад задлаад нүүхэд твтэйхэн задрангуудаа баг нь бүгд 3 зүгээр мод болчихно. Залуу зохион бүтээгч Баяр Мөнх анх хот хоёрын эхний санаа нь онсон баг нь бүтээл. Монгол гэрийн хоёр багныг нэг болгож онсоор шийдэх гэсэн энэ санааг шүүгчид шийдэл нь буруу байгааг олон жишээн дээр тайлбарласан. Хамгийн гол нь багны углуургыг ингэж онссноор баг нь гэдэг мөн чанараа алдаж тогтворгүй даацгүй болно гэж үзлээ. Ингээд шүүгчдийн улаан гэрэл эхний санааг тэнцвүүлээгүй. Одоо Баяр Мөнх анх хот хоёрын хоёр дахь санааг сонирхъя. Одоо биднээс хөвлөж байгаа пад маань ширээн дээр зөвхөн ингээд дэлгээ тавьчихдаг. Пад байгаа. Энэ пад маань болохоор тэр паднаас юугаар давуу талтай өгвөл дохооноос түшлэхтэй. Тэгээ одоо орчин цаг үед бол бага насны хүүхдүүд компьютертэй их харьцаж байгаа. Энэ пад нь түшлэхтэй болсноор хүний нуруу цэх байлгах, хүний биед ил эвтэйхэн. Тэгэд энэ нь болохоор хүмүүсийн дохоо урт богино ямар аль бүгдэнд нь таарч урагшаа хоошоо сунж агшиж энүүгээр 100 гараад чангалж боодог байгаа. Тэгээд энэ пад нь өөрсдийн дурын падаа тавьж болно. Эндээс ширээтэйгээ холбож баригчаа чангалахдаа энэ падаа сольчих болдог. Өөрийнхөө дуртай ямар ч одоо жишээлбэл хүүхдүүд ихэд өнгийн өөр өөрийн дуртай падаа тавьдаг. Тэрүүгээр нь ингээд чангалаад боогоод
бооцох давуу чанартай. Сонин шийдэлтэй маусны пад буюу одоо дэвсгэрийг та бүхэнд танилцууллаа. Яг ингээ маус урьж байгаа гарын энэ талд ингээ дэмжлэг болоод тулаас ингээ дээшээ доошоо ингээ болчихно. Уушаа гоошоо бас ингээд болно. Тэгээд энэ ширээний сул гарсан хэсгээр ингээд л хэрэгжлэх гэдэг юм тийм. Бас ингэж хөдлөнөөс. Бас ингэж хөдлөж болно тийм. Бас ганц чилдэг шүү ч юм уу. Яг эвгүй мөнгө ширэн. Яг зөв эвтэг тохиолдол ч юм маус гэж байгаа чи энэ дээр хичээл. Ингээд хөдлөхтэй чи энэ чийг л оюун хахал бол ингээд явдаг маус байл болох. Зүгээр ийм точ одоо нэг ингэдэг маусанд бол хэрэггүй л юм тий. Чи ингээ гараараа ингээд. Гэтэ хэрэгтэй. Би одоо шил миний компьютерийн энэ нэг илүү уулын энэ батарей банк байхгүй юу? Энэ батарей банкгүй бахад ажиллахад айгүй эвгүй. Тэг би яг гараа яг энэ батарей банкн дээр ингээ тавиад ингээ ажиллах дээр хэвтэйг мэдэх байхгүй. Магадгүй бас хэрэгтэй гэж магадгүй юм байна. Гараа ингээд. За зүгээр яг тохирсон ширээн дээр бол хэрэггүй хөө. Одоо шилбэл ингээ займаа сул багтай ч юм уу. Үгүй бол өөр одоо жижиг баг насны хүүхдүүд ингээ өөрсдөө санал өөрөхөд бас ингээ тэгвэл их удаа суудаг муудаг юм л хэрэгтэй байна. За тэгвэл цаг зохино шүүгч дэмжлээ ногоон гэрлийг дарлаа. Олон цагаар компьютер тоглох зүгээр л юм. Оо яаж байгаа юм бэ бодоод шүүгч. Хажууд зөндөө байд хэрэгдэл юм байна да. За хийгээд ирээ. Хоёрдугаар шатанд. Миний ноутбукын зорилгыг хийж өгөхгүй юм уу? Ноутбукнаас авчичдгаар. Зөвхөн энэ нөгөө тохоо яадаг тулдаг бас байна. Өөрөөр хэлбэл ингээд энэ дээр байж маус хийж штэ тий. Ингэж тохооч энэ сул яваад байгаа штэ. Энд дээр тогтдог байд юм аа эсвэл тусдаа яг садал дээр тавьж байгаа гэдэг. Тийм байна. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric.